Ким Сёхён болон Ким Сёроны гэр бүлийн хоорондын зөрчил улам лавширч аимшигтай болсоор байна. За тэгэхээр Ким Сёроны Ким Сёхён руу явуулж байсан 2018 оны 8 сард бичлэж байсан чатыг гэр бүлийнх нь Гарасерогоор дамжуулан дэлгэсэн. Энэ мессеж нь Ким Сёрон чи какао тако устгасан юм уу? Хэсэг хугацааны дараа уцаа аваач ээ. За тэгэхээр энэ 2018 оны 8 сарын 14-ний мессеж гэхээр охин 2000 оны 7 сарын 31-нд төрсөн. Тухайн үед охин 18 нас хүрээд хэдхэн хоног болж байсан үеийн зураг гэсэн үг. За энэ тухай болохоор зэрэг Гарасеро мэдээлсэн. Энд нь тухайн үед охин ахлах сургуулийн сурагч байсан. Энэ мессежинд залуу какао тако устгацсан. Тийм болохоор Телеграмаа шинэ утсан суулгасан үүгээр бичээрэй гэсэн байна. Тэгээд та бүхэн үнэхээр тэр хоёрыг 2015 оноос хойш үерхэж эхэлсэн гэдэгт итгэхгүй байна уу? Энэ зүгээр л нэг энгийн ахлах сургуулийн сурагч болон насанд хүрсэн залуу хоёрын мессеж шиг харагдаж байна уу гэж. Яагаад залуу гинэт какао тако устгаад Телеграмаараа бич гэсэн юм бол нууц найзууд гэсэн үг үү? Энэ түүний хүсэж байсан зүйл үү? Бид Ким Сёхёныг яаралтай түүний гэр бүлээс уучлал хүсхийг шаардж байна гэсэн байна. За Солонгосын нэтизэнүүд үүнд хариу хэлэхдээ Телеграмыг ашиглах үед олигтой зүйл ер нь олох хүнд болдоггүй. Учир нь Телеграм нь 3 секундэд мессеж устгах үйлдэлтэй. За өөр нэг хэрэглэгч болохоор тэгсэн болохоор л тэр Телеграмд итгэж 2018 оноос хойш хэрэглэж эхэлсэн байх. За бас нэгэн комментэнд дээр Телеграмаар харьцъя гэж хэлж байсан миний мэдих хүмүүс бүгдээрээ л гэмт хэрэгтнүүд байсан. Телеграмыг гэмт хэрэгтнүүд хэрэглэх нь учиртай л байж таараа. Гэх мэтчлэн нэтизэнүүд коммент үлдээж байгаа юм. За Ким Сёхёны одоогийн байдлаар хаана юу хийж байгаагийн хувьд гэвэл түүний ойрын их сурвалжийн мэдээлснээр тэрээр одоогоор гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаа. За яг гэр бүлийнхээ авга наагац эцэг ихтэй хинтээ хамт байгаа нь бол тодорхойлж бол мэдэхгүй. Гэхдээ тэрээр гэр бүлийнхээ хажууд байж сэтгэл зүйн дэмжлэг авч байгаа талаар мэдээлсэн байна. За ютубер Ли Жинхогийн дэлгэсэн эдхийн аргагүй аимшигтай мэдээллийг та бүхэн сонссон байх. Ер нь бол энэ залуу дайран дээр давс асгасан гэж хэлэхэд бол болно. Бичлэг дээр тэрээр худал хуурмаг биш үнэнг дэлхийг хүссэн гэж хэлдэг. Тэрээр хэлэхдээ Ким Сёроны гэр бүл охиныгоо өгөхөөсөө өмнө гэрэлсэн байсан гэдгийг нуусан. Охин 2025 оны 1 сард нэгэн залуутай хамт байгаагаар зураг послож оруулсан байна. Тэгээ зурагны тайлбар дээр охин Мэри гэж бичсэн байжээ. Энэ пост нь хэдхэн минутын дотор маш хурдан устгагдсан байна. За энэ зурагтай холбоотой тухайн үеийн агентлагийн төлөөлөгч нар нь хэлэхдээ энэ бол зүгээр л нэг найзтайгаа авахулсан зураг гэж тайлбарлаж байжээ. Ким Сёрон нөхөртөөгөө хамт Америк явж амьдрахаар бэлдэж байсан. Тэгээд өмнөх гарсан Ким Сёхёны какао тако устгаад Телеграмаа харьц гэж хэлсэн Гарасерогийн мэдээллийг няцаасан байна. За ютубер Ли Жинхогийн мэдээлж байгаагаар Ким Сёрон нөхөртөөгөө хамт Америк явж амьдрахаар бэлдэж байсан. Тэгээд өмнөх гарсан Ким Сёхёны какао тако устгаад Телеграмаар харьц гэж хэлсэн гэсэн Гарасерогийн мэдээллийг няцаасан байна. Тэрээр тайлбарлахдаа тэрээр энэ бол шинэ найз залуугаас нь болсон. Мөн тэрээр хэлэхдээ Ким Сёроны гэр бүл 4 жилийн өмнөх экс найз залуу Ким Сёхёныг түүний өхөлд буруутгаж байна. Гэвч үнэн хэрэгтээ Ким Сёрон өөр нэгэн залуутай гэрэлсэн байсан. Тэгээд ч зогсохгүй тэр залуутайгаа амьдралаа эхлүүлээд хамт Америкт амьдарч байсан. За тэгээд өмнөх дугаар дээрээ би ютубер Ли Жинхог Ким Сёроны гэр бүлийнхэн мөн буруутгаж хуулийн хариуцлага хүлээлгэн охиныхон талаар маш муу мухай мэдээллийг засаж хүргэж байсан. Түүний сэтгэл зүйд маш их нөлөөлсөн гэх талаар ярьж байсан. Тэгвэл энэ ютубер хэлэхдээ нэгэн баримт хэлэх юм бол миний бичлэг цацагдаж эхлэх үед Ким Сёрон Америкт нөхөртөөгөө хамт байсан. Мөн тэрээр хоолойны дуу бичлэгийг олон нийтэд дэлгэсэн байна. Энэ voice record дээр тухайн үед ажиллаж байсан агентлагийн ажилтан болон Ким Сёрон хоёрын хоорондын тухайн үед постлогдсон зурагнаас болж ярьсан яриа юм байна. За тэгэхээр бүгдээрээ ярианд нь орцгоё. За энэхүү харилцан яриаг ярихдаа би цаашдаа охин ажилтангийн яриа явуулъя. Охин гэхээр жүжигчин бүсгүйг маань хэлж байгаа. За ажилтан гэхээр тухайн үед Ким Сёроныг төлөөлж байсан агентлагийн ажилтан байгаа шүү. Ажилтан энэ одоо юун зурагнууд вэ гэсэн чи охин би оруулаагүй маа манай найз залуу аплод хийчлээ. Ажилтан тэр одоо галзуу юм уу? Охин юу? Тэр чин галзуу баха. За тэгсэн чинь жүжигчин бүсгүй маань би мэдэж байна гэсэн чинь ажилтан сурвалжлагч нар энэ зурагнаас олж над руу залгаад байна. Би тэдэнд энэ худлаа гэж хэлсэн. Гэхдээ чи надад яг юу болоод байгааг үнэн зөвөөр нь хэлэх шаардлагатай байна. Охин ойлголоо.
Ажилтан найз залуучин арай ахиад зургийг чинь постлох юм биш үсттэй. Үгүй бидтэй. Чи хизээ ирэх юм бэ? 10 дуу. Охин би 13-нд буцах нислэгтэй. Тэгэхээр Солонгост 14 гэхэд очисон байна. Ажилтан одоо чи хаана байгаа юм бэ? Охин найз залуугиндаа Нью-Йоркд байна. Тэр энд амьдардаг. Ажилтан тэгвэл чи аль хэдийн гэрлэлтийн ёслол хийсэн гэсэн үг үү? Охин тийм ээ бид хийсэн. Ажилтан Солонгост уу? Охин гадаадад. За тэгээд ажилтан сурвалжлагч нар зурганд ирэх залууг найз залуу чи юм уу гэж асууж байсан. Хэрвээ та хоёр гэлсэн юм бол би тэдэнд найз залуу нь биш гэж хэллээ шүү. Охин ойлголоо. Энэ залуу чи нөгөө Крисмсаар хоолнд орж уулзсан залуу чинь биш үсттэй. Охин тийм ээ биш. Одоо залгуул ярьж болох уу? Болно. Ажилтан энэ бол энгийн зүйлээ залуус болзож сална гэдэг. Гэхдээ хэрвээ чи надад энэ залуу Крисмсийн үеэр уулзаж байсан залуу чинь биш гэж хэлж байгаа юм бол яаж түнтэй авахулсан зургаа аплод хийж оруулж чадаж байна. Тэгээд бас түнтэй гэрлэж байгаа гэж энэ зураг надад бол зүгээр нэг зураг биш, бүр төлөвлөсөн зураг авалт шиг харагдаж байна. Охин тийм ээ. Ажилтан тэгэхээр одоо би бол энэ зурагнаас олж сурвалжлагч нараас зайлсхийх шаардлагатай байна гэсэн харилцан яриаг дэлгэсэн байна. За тэгтээ та бүхэн анзаарах юм бол Ким Сёроны яриа бол энэ дээр маш богинохон байгаа. За тийм ээ, окей гэж ярьж байгаа. Болно гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ бас 100% бас үнэн гэсэн үг биш шүү. За тэгэхээр Ким Сёрон тухайн үед компанидаа хэлэхдээ одоогийн найз залуутайгаа Солонгост байхдаа танилцаж байсан мөн найз залуутайгаа гэрлэх бодлого байгаа. Харин гэрлэлтийн тухайд тэр хүчээр найз залуутайгаа гэрлэж жирэмсэн болсон хэдий ч абортонд орсон гэж хэлсэн байна. За тэгэхээр цаашаа уг харилцан ярианд юу болсон ярьцгаая. X-тэйгээ юу болсон юм бэ? Охин би одоогийн найз залуутайгаа болцож байхдаа Солонгост X найз залуутайгаа уулзаж таарсан. Тэр үед компанитай холбоотой асуудлуудтай байсан. Тэр үед X найз залуу маань хэдий бид салцсан ч гэсэн туслах уу гэж асууж байсан. Би түүнд бүгдийг хэлсэн. Одоо би найз залуутай болсон. Тэгээд бид салах ёс хийсэндээ. Би гэхдээ одоогийн найз залуутайгаа гэрлэхгүй. Үнэндээ салах бодолтой байсан. Гэсэн би гинт л жирэмсэн болчихсон. Ажилтан чи одоо жирэмсэн байгаа гэсэн үг үү? Охин үгүй би аборт хийлгэсэн. Гэхдээ бид эцэст нь гэрэлсэн. Ажилтан чи жирэмсэн болсон болохоор гэрэлсэн гэж юу? Тэгээ яагаад аборт хийлгэсэн юм бэ? Охин тэр намайг айлгаж сүрдүүлээд байсан юм аа. Тэр жоохон галзуу дуу. Чи яаж яваад ийм залуутай учирчих вэ? Охин тэр зүгээр л Нью-Йоркт ажилладаг энгийн л нэг залуу. Бид танилуудаараа дамжуулж танилцсан юм аа. Тэр ихэндээ хэвэн байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам хаяа өөртөө итгэлгүй болох үедээ ялангуяа бид холын харилцаатай байх үед би бүр какао тако устгаж байсан санаж байгаа биз дээ. Учир нь найз залуу маань миний какао тог болон Instagram руу нэвтрэх боломжтой. Тэр бүх зүйлийг хяналтандаа байлгах гэдэг. Би юу ч хэрэглэх боломжгүй байгаад байна. Одоо мессежээр бол харьцаж болно. Телеграмыг жоохон ашиглана. Гэхдээ найз залуу маань надад бидний гэрлэлтийг яагаад нуугаад байгааг чинь ойлгохгүй байна гэж хэлсэн. Найз залуу маань бидний харилцааг паблик байлгахыг хүссэн. Үүнээс олж бид хоёр маргалцсан. Тэгээд тэр зургийг маань Instagram дээр постлогдсон байлээ. Би түүнд яг одоо наад зургаа устгах гэж хэлж ийж устгуулсан. За энэ л миний одоогийн нөхцөл байдал нэг иймэрхүү л байна да. Ажилтан бурхан минь чи гэрэлтээсээ ч татгалзах чадахгүй байна да. Охин тийм ээ би чадахгүй юу ч гэсэн би Instagram-аа өөрчилсөн. Какао токо устгасан. Тэр уучгаараа галзуу юм шиг болчихдаг. Ажилтан яагаад чи иймэрхүү залуусыг ойр орчиндөө байлгаад байгаа юм бэ? Охин би ч бас ийм залуутай гэрлэн гэж ч бодоогүй. Энэ талаар эцэг эх чинь мэдэж байгаа юу? Охин тийм ээ гэхдээ би түүнийг энгийн залуу гэж амлая. Тэр зүгээр л уухаараа сонир нэг тиймэрхүү болчиход байд юм аа. За нэг иймэрхүү харилцан яриаг оруулсан байна. Ер нь бол түүний амьдралын талаар мэддэг тусам улам хэцүү болж ирж байгааз. Гэхдээ энэ бүхэн одоогоор батлагдаагүй л байна. За мөн ютубер Ли Жинхо дахин нэг дуу бичлэг цацсан нь тухайн үед жүжигчин бүсгүй Gold Medalist Agency-гээс гараад өөр шинэ агентлагт орсон байсан. Тэр агентлагийнх нь ажилтан болон Ким Сёроны сайн найзынхаа харилцан яриа бичлэг гэж тайлбарласан байна. За энэхүү яриа нь яг 2025 оны 2 сарын 16 буюу охин нас борсон яг тэр өдөр болсон харилцан яриа гэж хэлсэн юм байна. За тэгэхээр сайн найзыг нь Б гэд явчи, ажилтанг А гэд яриад явчи. Чи зүгээр үү гэсэн чинь Аа нь тийм ээ юу болоод байгаа юм бэ?
Б. Үнэн дээр өчигдөр би түүнийг харсан. Юу чи түүнийг харсан? Тийм ээ. Хэр байна да? Дайжгүй бид нэр гольф явж хамтдаа хоолнд орсон. Өө тийм үү. Ажилтан тэр чамд Америкт байсан талаараа ямар нэгэн зүйл яриаггүй юу гэсэн чинь Б. Магадгүй тэр Америкт нэг залуутай уулзсан гэсэн тэрнээс нь болсон бахаа гэсэн чинь юу хүнээ тэр залуу түүнийг зовцсон гэсэн маш том маргалцсан юм шиг байлээ. Ажилтан тийм үү түүнийг зовцсон сайн найз байна. Эн чин физикал гэмтэл эцтэй. Надад бүр зураг нь байгаа. Ямар гिचийн аимшигтай залуу вэ гэсэн чинь сайн найз нь тэр өчигдөр гинэт түүнтэй бас холбогдсон. Тэгээ онцгой ямар нэгэн хэлж гин үү? Сайн найз нь үгүй. Ажилтан юу болоод байгаа юм бэ яг үндэ гэсэн чинь сайн найз би тэр залуу хэрэгтэй. Чиний олон найзууд түүний эргэн тойронд байгаа ч гэсэн түүний хувьд Ким Сёрон л бол зөвхөн түүнд байгаа ганц хүн гэж хэлсэн. Тэгсэн чинь ажилтан за сурвалжлагч нар залгаад байна гэсэн. Тэгээ хоёр дахь харилцан ярианд нь ажилтан хөөе сурвалжлагч нар залгасаар л байна. Чи тэгээд Америкаас буцаж ирснээс нь хойш олон уулзсан уу? Сайн найз би 2 удаа Америкаас ирсэн залуунд чамд ямар нэгэн зүйл хэлсэн үү гэсэн чинь сайн найз нь тэр надтай холбогдсон гэсэн чинь ажилтан тэр чамайг хараасан уу? Ууралсан уу гэд тэгсэн чинь сайн найз би тийм ээ тэр намайг хараагаад исэн. Найзаагаа бодоод би түүнийг эргүүлээд хараамаар л байсан. Гэхдээ би ямар ч хариу өгөөгүй. Гэхдээ тэр янз бүрийн дугаараас залгаад намайг харааж исэн. Энэ бүгд нэг иймэрхүү. Би түүнтэй гэхдээ ганц удаа ч яриаггүй. Сэрон надаас энэ бүхнээс болж уушлалт хүсэж байсан. Тэр түүнийг хүчирхийлж бас айрлан сүрдүүлж байсан. Саяруу надад бүр хүзүүн дээр нь зүссэн тийм зураг үзүүлсэн. Тэгээд энэ бол жинхэнэ зураг гэж хэлсэн. Түүнийг Америк руу нүүж очих үед би энд амьдарч байсан. Тэгээд Сэрон ирээд бид хоёр хамтдаа хоол идэж энэ талаар ярилцсан. Бид хоёр хаяада ярилцдаг байсан. Тэгээд 2 өдрийн өмнө би Сөүл явж тэнд уулзсан. Ажилтан тийм гэж юу? Би тийм ээ айлхан сүрдүүлэх нь тэр залуугийн хийдэг зүйл. Ажилтан чи бүр гайхсан байх та. Сайн найз нь би ч гэсэн гайхсан. Би мэдээг уншаад л шууд найз руугаа залгасан. Сироны сайн найзууд түүний байшинд уулзгаасан. Тэгээд бөөндөө хамт оршуулах ёслол руу явсан. Ажилтан түүний оршуулгын ёслол хаана болохоор болсон бэ? Чи надад мэдүүлэхлээрээ. Би ээж рүү залгасан уцаа авахгүй байна. Сайн найз нь за тэгье. За тэгэхээр энэ харилцан ярианы тухайд бол охины эцэг их юу ч мэдэхгүй байна. Бид охиноо гэрэлсэн мөн аборт хийлгсэн талаар бол огт мэдэхгүй ийм зүйл сонсоогүй гэж хэлсэн байна. Мөн агентлагийн мэдээлж байгаагаар түүний хагас нүцгэн хөлөө гаргасан зургийг дэлгэсэн сексийн дарамт үзүүлсэн хэрэгт мөн орно. Уг хүний зургийг зөвшөөрөлгүй тавих нь бүдүүлэг хэрэг гэж хэлсэн байна. За мөн зураг дээрх ногоон гал тоогоо нь 2020 оны On and Off reality show-нд Ким Сёроны гэрийг харуулж байсан яг тэр гал тогооны зураг мөн гэдгийг зарим нетизенүүд анзаарсан байна. Тэгэхээр голд медалист бол энэ зураг тухайн үед үерхэж байх үеийн зураг гэж хэлж байсан. Гэхдээ хувь хүний дотор өмдтэйгээ аяг угааж байгаа зургийг зөвшөөрөлгүй дэлгэх нь хууль бус зүйл гэж үзэж байгаа юм байна. Мөн голд медалистийн өр нэхэмжилсэн бичиг нь яг 2024 оны 3 сарын 25-ны өдөр жүжигчин бүсгүй рүү явуулсан. Энэ нь яг Ким Сёрон хосууд хацраа нийлүүлсэн зураг Instagram дээр стори хийсэн өдрийн яг маргааш нь юм. Тэгэхээр агентлаг жүжигчин бүсгүйг тухайн үед сүрдүүлж байсан. Хэрв янз бүрийн зүйл ярих юм бол тухайн үед цацагдаж байсан Queen of Tears гэх алдартай драмагийн үйл ажиллагаанд саад учруулна гэж үтсэн учраас Сайроныг чимээгүй бай гэж сүрдүүлэх замаар тухайн үрийн бичгийг явуулсан гэж Гарасеро мэдээлжээ. Харин үүнийг голд медалист агентлаг няцаасаар байгаа юм. Мөн 2019 оны хамтдаа авахулсан зургийг тайлбарлахдаа тухайн бүсгүйн өмсөн цамц нь 2019 онд гарсан загвар гэж тайлбарласан. Тэгэхээр 2016 онд авахулсан зураг байх боломжгүй гэж голд медалист хэлж ирсэн. Энд болохоор энэ зураг нь үнэхээр 2016 онд дарагдсан зураг. Энэхүү бүсгүйн өмсөн цамц нь хамгийн анхны хэвлэл нь 2015 онд худалдаанд гарсан. Харин 2019 онд дахин энэ загвар худалдаанд гарсан. Харин Ким Сёхоны фэнүүд мэдээллийг төөрөгдүүлж энэхүү цамцыг хамгийн анхны загвар нь 2019 онд худалдаанд гарсан гэж худал мэдээлэл цацаж байна гэсэн байна. За тэгээд ч охин амьд байхдаа өөрөө тайлбарлахдаа энэ зургийг 2016 онд дарсан зураг бид 2015 оны 11 сараас 21 оны 7 сард хүртэл
үерхсэн гэж хэлсэн. Охин худлаа ярих ямар шаардлагагүй гэж нэтизэнэр үзэж байгаа юм байна. Мөн одоогийн гарч байгаа мэдээнүүдэд Ким Сёхоны талигаач Ким Сараны танил буюу хамгийн сүүлд хамтран ажиллаж байсан агентлагийн ажилтан асантай уулзсан гэж мэдээлжээ. Ер нь бол тэд нарыг нийлээд хэвлэлийн баг хурал хийхийг ятгах байгаа юм байна. Мөн үүгээр талигаач Ким Сёроны эмгэнэлт нас барсан нь зөвхөн тус агентлагийн $478,939 эргэн төлөлт шаардсанаас шалтгаалаагүй гэсэн таамаглалыг Gold Medalist агентлаг гаргаад ер нь бол мэдээллүүдийг цуглуулж байгаа юм байна. Тэгэхээр Ким Сёхоныг олон нийтийн өмнө анх удаа гарч ирж энэхүү хэргийн талаар тайлбар тавих байх хэмээн олон нийт хүлээж байна.